төр улс маань надад юу өгөх бол гэж алгаа төдийлгэж харж суух биш. Би энэ улсын иргэнийхээ хувьд энэ Монгол улсыг хөгжүүлэхэд иргэн хүнийхээ хувьд би ямар хувь нэмэр оруулах ёстой вэ гэдгийг бодох цаг одоо болсон. Ийм философоор одоо бид амьдрах цаг болсон шүү. Ингэж ч манай их орон хүчрэг улс болно. Үйлдвэрлэгч орн болох ёстой юм байна. Өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлэдэг. Өөрсдөө нэр чадвараа үйлдвэрлэдэг. Өөрсдөө хүнсээ үйлдвэрлэдэг. Өөрсдөө хувцас хийдэг ийм улс байх ёстой байна гэдгийг л саяны цал тахлын 2-3 жил бидэнд одоо ойлгож мэдрүүлсэн. Тийм учраас ерөнхийлөгчийн зүгээс энэ хүнсний хувьсгал энэ цагаан алт хөтөлбөрийг зохион байгуулад байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч та бүхнийхээ хичээл зүтгэл хүчин чармаалтад онцгой чухал үүрэгтэй болохыг би дахин онцлог хэлхийг хүсэж байна. Харин төр засаг нь ард иргэд баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжиж, бодлого тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр хувийн хвшлийн түншлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой юм байна. Эцэст нь хэлэхэд үр хүлээрээ үйлдвэрлэгч улс орноор экспортлогч болохын төлөө төр засаг томон олноороо нэгдэн нийлж нэгэн сэтгэлээр хамтдаа хүчин зүтгэцгээе. Мөнх хөгтөнгөрийн дор Монгол улс мандан болох болтугай.